Hello everyone. Энэ үлрэлт нээлттэйсэн цоо шинэний буюу Мэргэжлгүй Баатар хэмээх анимыг ярихад бэлэн боллоо. 7 өнөг болгоныг гардаг болохоор 7 өнөختөө аним маань ороод явна. Юуны түрүүнд бидний бичлэгийг цаг алдахгүй үзхийг хүсвэл лайк болон subscribe дараарай. Мөн хонхоо асаагаад комент үлдээхээ мартваа. Мэргэжил бол хүмүүст байх зайлшгүй нэгэн хэрэглээ билээ. Харин ертөнцид мэргэжил гэдэг бол төрөлтөнд олгогддог, ирээдүйн тодорхойлдог зүйл. Энэ ертөнцийн тагны айдас 10-наас хүрснээр ил болдог. Дүр солигдсноор аним маань эхэлнэ. Энд харагдаж байгаачлан сууж буй хүмүүс бол домогт элтний мастер Пара болон Шидийн хаан Леон. Мөн түүний хүү Ариэл ба Астиа нар юм. Ариэлийн 10 насны төрс өдөр болох ба гэр бүлээр ярилцаа сууж байхад нь дагны айдас болох мэргэжлээ тодорхойлуулах цаг нь болжээ. Дагны урд зогсож байгаа ламтан бол мэргэжлийг тодорхойлдог хүн. Баруун захаасаа нэг-нэгээрээ гарч удам залгсан мэргэжлүүдтэй болж байлаа. Харин Ариэлийн ээлж болоход хүмүүс бүгд түүнийг таних ба ламтан хүчээ ашиглан хартал түүнээс ямар ч зүйл мэдрэгдсэнгүй. Тэгсэн чинь чи мэргэжлгүй юм байна гэж авсан. Өдөр нь Ариэл бэлтгэлээ хийж байхад ээж болох Пара бүгд санаа зовсны хэрэггүй. Бид нар чамайг хамгаалах болно. Бүгд л санаа нийлэн байж байтал бэлтгэлийн талбайнаас Ариэлтэй чицүү хоёр хүүхдийн дуу хадна. Яриагийн сонсвол скил нь үнэхээр ч гайхалтай юмаа гин. Ариэлийг хараад чи яах гэж ирсэн юм? Мэргэжлүү гэж хэлээгүй билүү гэд гадуурсан маягтай хандана. Яг үндэ Ариэл энд байнга бэлтгэл хийдэг ба зүгээр л өдрийнхөө бэлтгэлийг хийх гэж ирсэн байжээ. Тэгсэн та хоёр надтай тулдаж болох уу гэтэл ахиад гадуурхана. Ариэл ч өдөн хатгаад арай та хоёр барахгүй юм биш үстэй гэд хэлтэл басаад байгаарэ болж байна тулдъя. Чамд дагны эцэс байгаа бидтэй. Дагны эцэс гэдэг бол мэргэжлээс ялгаатай нь төрсөн цагаасаа бүх хүнд олгогддог зүйл. Эдэс нүдэнд харагдаж, мэдрэгдэж баригддаг зүйл. Бүх гэмтлийг шингээж авдаг. Нэг ёсны бомбэ. Гэхдээ гэмцээр байвал эцэс нь өргөдөж дууснаар үхэх аюул учирдаг зүйл. Нэгний эсрэг нэг тулаан болох бөгөөд Ариэлч багаасаа домогт Баатар болох ээжтэйгээ бэлтгэл хийдэг байсан болохоор нэлийн хүчтэй туршлагатай байдаг. Ариэл дорхноо ялаад хоёулаа дайраад иргэснээр хоёрын эсрэг нэг тулалдлаа. Нэгийг нь очиод доороос нь элднийхээ бариулаар харин нөгөөдгийг нуруунаас нь зохиод ялна. Нөгөө хоёр нь чи булхаацлаа гэд байж байсан нэг үл мэдэх улаан устай хүү ирээд тулааны талбарт булхаацлаа гэж зүйл байхгүй. Амьд үлдэхийн төлөө л тэмцэл гэж байгаа гэж хэлснээр нөгөө хоёрыг чимээгүй болгочихно. Ариэл тандаад энэ хоёр хогийг яллаа гэд өөртөө бити бардамнаад байгаарэ. Энэ хоёр хогноос өөрчлөе гэж авсан. Нилээн л хүнд сурталтай хүүхэд байна. Энэ улаан устай хүүг Лейна гэдэг. Яагаад ингэж уурлаад байгаа вэ гэхлээр энэ тосгоны хамгаалтын салааны ахмад болох Ивансын хүү бөгөөд тосгоных нь аавыг нь тосгоны хамгийн шилдэгэлтчин гих бус Ариэлийн ээжийг тээж дууддаг болохоор нь өшөөгөө авах гэж иржээ. Ариэл болон Лейна хоёрыг илт зөрүүлэн энэ асуудлыг шийдэхэр болно. Энэ хоёрын хүч энэ тэмцүү байх ба нэг нь мэргэжилгүй, нөгөө нь мэргэжилтэй гэдгээрээ л ялгарч байлаа. Лейна хос тавчилт гих техник ашиглан дайралтын няцаатал хамгаалж чадалгүй унана. Ингээд Ариэл ялагдана. Дүрс солигдоход ээж болон дүү нь Ариэлийн хичээнгүү бэлтгэл хийж байгааг түүний бэлтгэлээс болоод эвдэрсэн элднүүдийг хараад бахархана. Ариэл гинэт хос тавчилт гэх элдний скил ашиглана. Мэргэжилгүй юм байж яаж ашиглаж чадаж байгаа вэ гэхлээр багаас нь домогт хоёр Баатар түүнийг бэлтгэж энгийн хүний чадлаас хэд дахин хүчтэй болж мөн нэг харсан зүйлээ бүгдийг хийж чаддаг төрөлхийн мэдрэмжтэй дүржээ. Гинэт араас нь гоблин дайраад ирэхэд дөнгөж сурсан скилээ ашиглаад амархан гихч нь дийлнэ. Игтэл айгаа сүл мэдэх зүйлээр хараад хүүхдээ орлох чимээ сонсогдон түүнийг аврахаар очино. Очоод харсан нөгөө Лейна хүн чархадчихсан хоб гоблин эсрэг тулаад энгийн гоблинуудыг дийлчихсэн байдаг. Лейнаг алах гэж байтал Ариэл өөрийн сурсан скилээ ашиглаад амархан дийлчихдэг. Ариэл өөртөө байгаа ариун усыг өгнө. За тэгэхээр ариун ус гэдэг нь дагны эдэс болох төрөлхийн хамгаалт бөгөөд айдас дуусахад ариун усаар нөхөн шарах болон хамгаалалтаа эдэж нөхдөг зүйл. Лейна ч идэгрээд мэргэжилгүй байж яаж скил ашигласныг нь асуухад чамд оногдож өдөр болгон бэлтгэл хийсний үр дүн гэж авсан. Энэ ертөнцид мэргэжилгүй бол скил ашиглах боломжгүй билээ. Лейнач сурсан зангаараа хинийх нь хос тавчил хүчтэй гэдгийг үзийгээд зэрэг скилээ хэрэглэтэл Ариэл 2 биш 3-ыг гаргаад гайхшруулна. Энэ үйл явдлаас нэлийн хэдэн жилийн дараа хоёр өдөр солигдно. Хэдэн хүмүүстэй хамт хот руу явж байх ба Ариэлийн хажууд 3 нөхөр Баатар болон ингэн тэгнэ гээд явж байтал урд нь баахан гоблин, мөнхийн гоблин гараад ирдэг. Цог явж байсан ээж хүү хоёр нөгөө адал явдал хайгчдаас тусламж гуйтал
Нөгөө хоёр нь намаа бодоод зүгтахад Ариэл гинэт буугаад ганцаараа дайраад орно. Ариэл шилжиж алга болоод ихэнх гоблинуудыг ялаад King Goblin-ыг нүд ирмэх зуурт устгахчихна. Элдний хот болох Брескад ирээд баахан бүлгүүд байдаг ба тэр дунд нь ээж хөнөксөн цагтл дээрх бүлэг дээр очиод ор хүсэлтэй байгаагаа хэлнэ. Тэр дунд нь хос элдний хаан гих нэг гаргүй согтуу хүн өрлөөд байж байна. Энд харж байгаачлан шар үстэй эмэгтэйг нь Лилия гэдэг. Ариэл ч өөрийгөө мэрэгжлөө гэсэн чинь бараг хөөж гаргах шахуу юм болж байтал нэг улаан үстэй эмэгтэй ирснээ гайхаад харсан чинь нөгөө улаан үстэй хүү болох Лейна байвал яах вэ? Ариэл шок. Би хүртэл шок. Лейнаш 5 жилийн өмнөх болсон зүйлээсээ өшөөгөө авна гэд ахиад тулдъя гэж авсан. Мэдээж ойлгомжтой Ариэл Лейна хоёр тулдаад хос завчилт хийх эскилээ хийтэл Ариэлийнх нөлөөлөхгүй ялагдана. Хүч дайралт нь тэнцүүч гэлээ. Ариэл ч хэтэрхий их скил хараа сурчсан байдаг. Тэднийх нь нэг скил болон хий үзэгдэл гэх скил. Тэгээд амархан гих чинь ялчхана. Хэд хоног өнгөрөхөд багийн тэмцээн болох бүлгэм хоорондын тулаанд орохоор болно. Нийт нэг бүлгмээс 5 гишүүн орох ба нэг эсрэг нэг гих зарчмаар явагдана. Нэг нь ялвал өргөлжлүүлж 5 гишүүнтэй нэг нэгээрээ тулдах зарчимтай. Харин манай хэд бол гурвуулхнаа болохоор 2-2-ыг ялахад болно гэд шууд тулаандаа бэлтгээд орохоор болдог. Маш их бэлтгэл хийж байсны эцэст тэмцээн болох өдөр нь ойртжээ. Нэг л сонь уурт устай нөхөр ирснээ. Мэргэжилгөөний нийлцүүлж бидний өдөөс ассан гэж сонслоо. Арай гэж аавынхаа бүлмийг авч явж байна. Ингиж нэрээ гутаах хэрэг байна уу? Эртхэн бууж өг гэж авсан. Тулаан болох ба эхний тулаан нь Ариэлийн эсрэг Аз зэрэглэлийн элдчин Black Blade-ийн бүлмийн гишүүн болох Йо гэх нөхөртэй таарчээ. Тулаан хилтэл Йо маш хурдан шилжиж ирж Ариэлийн зүрхэн тус газарт нь үлчгэн. Яасан бэ гэсэн чинь Ариэл өөрийгөө зэрэглээ болгоод харагдуулчихад маш олон зэрэглээ бий болгоод сүлбээд эхний тулаандаа яллаа. Хоёр дахь тулаан нь Ариэлийн эсрэг хос элдчин. Ахаад л зэрэглээгээ ашиглан давхар хос завшилтаа ашиглаад дорхноо ялчхана. Дараа нь энерги элдчний эсрэг Ариэл. Нөгөөх нь могоо шиг хөдөлж эргэлттэй өшгөлтэйгээр алдартай болохоор Ариэл руу ирээд өшгөлсөн. Ариэл амархан гихчин ялчглаа. Дараагийн тулаан нь Бомбайт элдчний эсрэг Ариэл байлаа. Ариэл эхлээд дайртал Бомбайтай нөхөр хамгаалаад ерөөсөө ойртуулахгүй байх ба Бомбайг нь төрүүлж унаах юм байна гэд дайрах тэр мөчөд нөгөө энерги элдчний ашиглаж байсан эргэлттэй хөшөглөлт гих скилийн хулбарлан ашиглаж Бомбайг нь унгаана. Ариэл унсан Бомбайг нь аваад өөрийнх нь ашиглах гээд байсан скил болох байд дайралтыг хийгээд ялчглаа. Игтэл хүмүүс энэ нөхөр булхайцсан мэрэгжлгүй гэдгээ нуусан гээд боо юм боллоо. Шалгаад үзтэл мэрэгжлгүй гэж гарч ирнэ. Хүн бүр гайхалтай гэд магтж гарлаа. Дараагийн тулаан хэлэхэр болно. Сүүлчийн тулаанч элдний мастер Масамунигийн эсрэг Ариэл байлаа. Масамунигийн ашигладаг зэвсэг бол нэг талдаа эртээ катана. Түүний дэвжээнээр гарч ирэхэд даралт нь тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Тулаан эхлэх мөчөд Ариэл руу маш хурдан завчилт ирэн Ариэл бултаад араас нь хурдан завчилт гих скилээ ашиглаад буулгаж авна. Ингэснээр Драгон Панк яллаа. Ийхүү инээ нэмийнхаа эхний 3 ангийг та бүхэндээ ярьж дуслаа. Уг ангийн маань 7 хоног болгон нэг анги гардаг учраас 7 хоног болгон нэг ангийг нь ярьж өгөх болохоор санаа зовлтгүй лайк болон сабскрайбаа дараад бидний хүлээж аваарай. Дараагийн анимаар уулзтлаа. Түр баяртай.